Эрхэм үзэгчдээ тодорхой ярилцлагын хөтөлбөрийн ээлж дугаар эхлэж байна. Энэ удаагийн ярилцлагын зочноор үндэсний дата төвийн захирлын их бол оролцож байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Сайн байна уу? Танд өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр улс их орны мэдээлэл технологийн салбарт бол баггуу дэвшлүүд гарч ийн. Энэтэй үндэсний дата төв бол яалтчгүй холбоотой гэж ойлгож байгаа. Үндэсний дата төвийн хувьд те хамгийн сүүлд одоо ямар ажил хийч вэ? Энэ талаар та эхлээд мэдээлэл өгөөч. За тийм. Үндэсний дата төв гэдэг нь бол ерөнхийдөө 2 чиглэлээр 3 чиглэлтэй ажиллаж байгаа. Яг одоогор бол нэгт бол одоо улсын төсөв үйлдвэрийн газар учраас төсөв бүрдүүлэх ажиллагаа явуулдаг. Хоёрдугаар талаар цахим засаглалыг хөгжүүлэхэд суур дэд бүтц буюу тэрийг хангаж дэмжих ажиллаар ажилладаг. Гуравдугаар талаар ерөнхийдөө бол төрийн big data гэдгийг босгож төрийн мэдээллийн нэг их сурвалжид давхарталгүй үнэн бодит болгох мэдээллийг үнэн бодит болгох тийм үүрэгтэйгээр бол ажиллагаа явуулдаг. Тогтмол 24 цагийн дурс ажиллагаа явуулдаг тийм газар л даа. Одоо л үндсэндээ энэ 3 чиглэл рүүгээ л ажиллагаа. Тэгээд энэ үүргийнхаа дагуу бол үндсэндээ одоо цахим засаглал гэдэг хөтөлбөрийн дотор бол хамгийн голлох одоо мотор маягтай, машины мотор маягтай юм чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд яг өнөөгийн байдлаар бол бид нар одоо 108 төц шилэн данс, баримт, бэлэн бус тургуулийн систем, дээрээс нь 1200 гаруй төрлийн одоо байгууллагын вебсайтын дэд бүтэц, дээрээс нь одоо 45,000 төрлийн албан агчийн одоо имэйлийн хостинг гэсэн байдлаар ерөнхийдөө энэ системүүдийн одоо 50% бол хариуцлах хүлээж авч явдаг. Энэ систем маань ингээд өргөжөд ирэх цагт бол банк нөгөө гацалтгүй зогсолтгүй байх одоо орчныг бол бүрдүүлж ажилтдаг. Мөн энэ дээрээс нь хэлэхэд бол хувийн хвшилт бас одоо хостинг үйлчилгээ үзүүлдэг. Одоо бол нийтлээд бол нэг 400-аад гаруй хувийн байгууллага, 1000-аад гаруй бол одоо хувийн вебсайтыг бол авч явдаг ийм байгууллага байгаа. Зөвхөн таны яриан дундаас хараад нөгөө одоо баримт, за тэгээд түүц машин гэдэг бол иргэдэд магадгүй хамгийн ойр тусах бах тий. Яг одоо зөвхөн энэ мэтийг л ойлгоод идэгээс биш, яг үндэсний дата төв яг ямар ажил хийгээд идэм бэ гэдэг ойлголт бол иргэдийн дунд төдийлөн бас мэдээлэл муу байх шиг байдаг. Тэгэхээр энэ удаагийн одоо нэвтрүүлэлт би аль болохоор их энгийн байдлаар тайлбарлахыг хүсэж байна. Тэгэхээр ер нь бол одоо мэдээллийн зам гэдэг мэдээллийг ингээд нэг устай харьцуулах хэрэгтэй тийм үү. Тэгэхээр ингээд карантинаас гарч байгаа ус карант хүртлээ явж байгаа нь бол ингээд одоо усын түгээх сүлжээ маягтай. Энэ хэсэг нь юу гэсэн үг гэхээр манайхаар бол одоо мэдээлэл холбоо сүлжээ компани 4 оператор тий. Эдгээр маань бол ингээд тэр усыг болохоор айлд ингээд авчиж өгч байгаа. Дата төв яг яаж ажилтдаг вэ гэхээр том одоо ундны усны босон бассейн юм байна. Тэгэхээр бид нар бол одоо энэ одоо төрийн big data их хэмжээд өгөгдлийг төрийн мэдээллийн нэг хэсэг давхарталгүй үнэн бодит чанарыг одоо гаргахын тулд ерөөсөө л энэ усны чанарыг л дээшлүүлэх ажлыг явуулдаг газар юм байна. Тэгэхээр ус хэдий их чанартай байна, хэдий их хэмжээтэй агуулгадж чинь тэрнээс болж нөгөө хэрэглээ нь болохоор одоо илүү нөгөө нэг энэ усыг хэрэглэх гэдэг утгаараа явдаг. Ерөнхийдөө бол тэр усан бассейныхын дэд бүтцийг бол үйл ажиллагаа явуулдаг газар гэсэн үг л дээ. Ойлгомжтой байна. Гэсэн гол суурь нь л гэж ойлгох юм шиг тийм. Тэгэхээр одоо жишээ нь одоо баримтж бай те цахим засаглалын дээр одоо хүний цагийг хэмнэсэн, мөнгийг хэмнэсэн сервисүүд болгон бас нөгөө талаас их энгийнээр тайлбарлахад ингээд нэг файл байгаа тэр нэг компьютерт хадгалагддаг тийм үү. Тэр олон хүмүүс ханддаг тэр компьютер гэдэг нь үндэсний дата төв байгаа. Тэр дотор бүгдийг аваачиж тавьдаг. Мэдээж тэр компьютерууд болохоор ямар нэгэн аргаар вирусдэх, гацахгүй байх бүх үйл ажиллагааг бол хариуцлага болгож авч явдаг тийм газар зүгэл тийм. Зүгээр хамгийн ойрхон баримттай саяхан хэрэгжсэн шүү дээ. Ер нь энэ баримт гэж одоо цахим сайт хэрэгжиж эхэлснээр үндэсний за юу гэдэг иргэдийн хувьд ямар дэвшил гарав, за төрийн үйлчлэгээний хувьд ямар дэвшил гарав гэдэг. Тэгэхээр баримт дээр бол одоо миний ойлгосноор болоод ерөнхийдөө тэнд ажиллаж байсны хувьд аж ахуй нэгжийг одоо нийт ингээд 75,000 аж ахуй нэгж дээр болохоор одоо татвараас одоо ингээд татвараа хурааж чаддгүй ч гэдэм үү те. Нийт бол нэг татвараа хураад нэг нийт 5,000 ч гэдэм үү. Ерөнхийдөө бол нэг цөөн хэмжээний байгууллага аж ахуй нэгжүүд байгаад үлдсэнийг нь бол одоо яаж одоо
татвараа өгдөг байх вэ гэсэн зүгээр хамгийн анхных нь нөгөө асуудал бол тийм байсан. Бидний хувьд бол энэ асуудал болохоор баримт нь баримтаар явчихдаг байх. Бидний хувьд том асуудал үүнд буусан байх хэрэг нэгэнт энэ олон байгууллага болоод энэ Монгол улсын одоо нутаг дэвсгэртээр хийгдэж байгаа одоо бараа үйлчилгээг яаж тасалдуулахгүйгээр техникээр нь хангаж ажиллах вэ гэдэг даалгавартайгаар бол бид нар орсон. Тэгээ өнөөгийн байдлаар бол үндэсний датадууд дээр зөвхөн баримттай холбоотой ярихад нэг агшин буюу 1 миллисекундэд бол нийт одоо нэг 14 мянган одоо хүсэлт орж иж цаашаа гарч явдаг тийм хэмжээний юм байгаа. Үндсэндээ яг энэ дээр бол манай максимум чадал бол агшинд бол 30 мянгаыг бол авах болцоотой. Өөрөөр хэлбэл баримт болоод энэ бүх системээс дахиад нэг 3 дахин илүү одоо системийг авах даацтайгаар бол ажиллаж байна. Та түрүү цахим засаглал гэдээ дурдсан тий. Яг энэ цахим одоо саяны одоо юу гэдэг баримт төөцгөл энэ бүхэн нийлээлийн цахим засаглалыг хэрэгжүүлэх одоо ажил болов гэж ойлгоод байна л да. Ер нь цахим засаглалыг хэрэгжүүлэх явцыг одоо яг ямар явцтай үр дүнтэй байна гэж үзэж байна. Тэгэхээр одоо электронжих буюу дижиталжих одоо цахим одоо боловсрал гэж юм байна. Тэ одоо ингэж олон улсад бол цахим боловсрал гэдэг. Цахим боловсрал болоод цахимаар ингээд өнөөдөр 7 тэрбумны 3.5 тэрбум нь бол тал хувь нь бол смартфонтой болцсон байна. Тэр смартфон дотор чинь их олон юм явж байгаа. Мэдлэгээс ахуулаад тэ юу одоо үйлчилгээнүүд яваад эхэлсэн байна. Одоо тэгээд хувийнх болоод төрийнх гэсэн үйлчилгээнүүд яваад эхэлсэн байна. Дээрэс нь энэ бүгд ч бол цаг хугацааг бол хэмнэж байна. Нөгөө талаас бас зөв мэдээ зөв шудраг хэлэхэд яг энэ цахимыг бас ашиглаад ингээд гэмт хэрэгч явж байна. Гэмт хэрэгч гарч байна тий. Тэгэхээр ерөөсөө энэ цахим гэдэг ойлголт бол ерөөсөө тойл юм. Тэ бидний нөгөө сүудэр шиг тойл байгаад байдаг. Энэ дотор сайн одоо бүх юм байна. Гол нь дэлхийн өөрөө энэ цахим боловсрал гэдэг юм руугаа их хүчтэй төрж орж ирж ажиллаж эхэлж байна. Тэ энэ яагаад тийм юм бэ гэм ихээр ерөөсөө л тухайн хүний цагийг хэмнэх, мөнгийг хэмнэх ийм үйлчлэгнүүд л яваад байгаа юм. За энэ дотор бол татаж оруулах одоо хэсэг нь юу авах вэ гэхээр одоо бид нар анхаарч байхад бол жишээ нь өдөө орон нутагт та нар интернет хэрэглээч гэдэг өөрөөсөө агуулгагүй юм байж интернет хэрэглээч гэдэг хит хилээд одоо нэмэргүй. Тэгэхээр олон улсын нөгөө цахимын энэ хөгжлийг одоо судалж авах хугацаанд цахим засаглал гэж хамгийн номер 1-т явж явах асуудал байд юм гэж ойлгож байна. Тэрний үргэлжлэлээр төрөөс иргэнд үйлчилж байгаа үйлчлэгийг л цахимжуулаад байх юм бол тэрийгэ дагаад одоо дижитал дивайд одоо цахимын хагарал гэж байгаа шүү дээ. Одоо боловсрал дээшилдэг юм байна. Өнөөдөр хөдөө орон нутагт баримт гарснаар одоо тэнд сууж байгаа малчид интернеттэй болъё гэдэг сэдлийг төрүүлж ирж байгаа шиг бол тийм. Тэгэхээр хамгийн далд утга нь бол ер нь бүгдөө ингэ сайн цахимжаад ирэх юм бол энэ бол одоо дэлхийн одоо трендийг дагчин гэсэн үг. Тий. Тэгээд цахим засаглалын төрүүлээд хөгжлөө гэхэд цахим засаглалыг ингээд төрүүлээд хөгжлөө гэхэд одоо чинь Монголд төрөөс үзүүлж байгаа нийт 365 үйлчлэгээний 165 нь бол ойролцоогоор 665 нь бол одоогоор цахимжих бололцоотой гэсэн үг гарч байгаа. Жишээ нь бид нар төрөөс үйлчилж байгаа одоо малцдыг дэмждэг өвс тийм юу болцсон байхад одоо зуд болцсон байхад өвс явуулдаг жишээ нь тийм үйлчилгээ байлаа. Вакцин явуулдаг тийм үйлчилгээ байлаа. Эдг нь тэрийг интернетээр суйрлуулад явуулж чадахгүй байна. Тэрийг чадахгүй хэсэг нь хасагдаад ингээ яг тал нь бол захимжих болцоотой асуудал байна. Ер нь их судалгаа хийгээд үзсэн энд нөгөө энэ сервисыг амжилттай хэрэгжүүлснээр одоо Монголд ямар үр ашигтай юм бэ гэхлээр зүгээр наад зах нь нөгөө улсын бүртгэлийн 100 айл дээр улсын бүртгэл дээр ингээд одоо нэг төрлийн албаагч цалиа аваад нөгөө иргэн болохоор тийч ойчрлж үрж ирээд тодорхойлт авахд тамга дарахын тулд төрийн албаагчийг цалинжуулдаг. Энэ бол нийт төсөөр бол нэг 2.5 тэрбум гэж тоо гардаг. Нөгөө талаас болохоор тэр хүн тэрийг авах гэж орж иж юугаа 3.5 тэрбумыг одоо юу яадаг нийтдээ нэг жилийн хугацаанд зарцуулж ирж тамга даруулдаг байхгүй. Тэгтэл ингээд тийм машин тавиад машинаар ингээд сертификат нь буудаг ч юм уу эсвэл бүр сайн хөгжсөн бол захим гарын үсгээр орж ирж интернетээр нь гараад ирэх юм олон төц бол завсрын шийдэл. Ингээд нэг сервисээр жишээ нь 7 тэрбумыг улсаас нь чимнээд нийт дүнгээр иргэдийн халааснаас ингээд хэмнэж чадж байгаа болвол цаана одоо Европын холбооны хамгийн өндөр нөгөө нэг захим засаглал хөгжсөн гэдэг Эстон улсууд бол нийт хувийнх болоод төрийнх 40000 үйлчлэг явах юм.
Тэгэхээр нэг дээр нь ийм хэмнэлт гарч байгаа бол 4000 дээр ямар хэмнэлт гарах вэ? Хоёрдугаар асуудал бид нар энэ дээр өнөөдөр 163-ыг л дижитал болгож болж гин гэж судалж гаргаж ирлээ шүү дээ. Тэгэхээр цаана 4000-аас асахаар 3600-ийн одоо үйлчлэгээ гэдгийг бид нар мэдэхгүй байгаа байхгүй. Айзамдаа одоо 70 хэрэгцээгээр гарч ирж байгаа гэсэн. Энийг их амархан тайлбарлах нь баримтын суглааг бүглэх тэр 70 хэрэгцээ баримт одоо энэ оны 1 сарын 1-ээс яваагүй байхад хөдөө сууж байсан одоо малчин гэр бүл мдэггүй юм гэсэн. Одоо мэддэг болсон байна гэсэн. Энэ маягаар бид нар ингээд үйлчлэгээ ингээд шатлсан аргаар бол авч явж байгаа нэлээд тийм цогц бодлоготой ажил байдаг. Нөгөө талаас бол бас хөгжих хэмжээгээр болохоор сервисийг үгүйсгдэг. Тэгэхээр төц машин гэдэг бол завсрын шийдэл. Яагаад тэгэхээр одоо тэнд 100 айлд байсан очрыг 108 хэсэгт тараагаад төмөр машинаар хийдэг болсон. Давуу тал нь магадгүй хүн сурталгүй юм цаг хэмндэг болдог ч юм уу те. Гэлээч гэсэн тэр чин цаасан дээр гарч очиод байгаа юм. Тэгэхээр цаасан дээр гарч очиод байгаа хэсэг нь болохоор дижитал сервис биш байгаа юм. Тэгэхээр ийм хайбрид болчиход байна л да. Тэрний цаанаас нь бол нөө том мэдээллүүд орж ирж байгаа хэсэг нь дижитал хэлбэр байгаад байгаа гэсэн маягтаар. Тий. Энэ бүх юм бол тэгээд дид бүтэц одоо софтвер буюу одоо програмын хөгжүүлэлт тэгээд тодорхой хэмжээний програмын хөгжүүлэлт дотор нэлээд агшин төвчний тийм баазын одоо мэрэгчлэтнүүд, софтверийн мэрэгчлэтнүүд, дид бүтцийн мэрэгчлэтнүүд гэдэг бүгд нийлүүлж жаад эхлээд тийм төрийн одоо системийг бол босгодог юм байна. Тэрнийхээ бол бид нар бол ер нь бол их анхын шатанд нь бол явж байгаа гэсэн. Тийм. 163 гэсэн үү те? Үйлчлэгийг цахимжуулах боломж 160 гаруй үйлчлэг. 160 гаруй үйлчлэг тийм. Цахимжуулах боломжтой гэдээ сая хэлээ. Одоо тэгвэл манайх энэ 160 гаруй бас яг хэд дээр нь явж байна. Тэгэхээр энэ хайбрид маяг буюу одоо дөнгөж сая ярьсан тийм хайбрид хэлбэртэйгээр бол одоо энэ Түц гэдэг платформ дээр бол анх 18 байсан. Одоо 25 болоод ингээд нөгөө одоо төрийн газрууд ямар ч юм манай дээр очрыг тийш нь шидья гэсэн байдлаар хандалт өгөөд тэгээд ер нь бол сервисүүд бол нэмэгдээд явж байгаа. Тий. Би энэ Түц машиныг одоо их амархан одоо нөгөө техник талаас нь тайлбарлахыг хүсэж байгаа юм тий. Энэ цагаан машиныг бол яг Түц машин гэдэг нь бол оноос нь нэр юм байна. Өндөө бол киоск буюу ATM төрлийн одоо хэлбэрийн машин юм байна. Дотроо бол ерөөсөө тооч дэлгэцтэй, компьютертай, принтертэй, хуран уншигчтай, мөнгө авахчтай, сканертай энэ бүгдийг ассембли болгочихсон. Яг хуу гаднах загвар нь бол нэг тийм цагаан ийм төмөрлөн байна. Энийний цаана юу явдггүй гэхээр энэ энгийн иргэдэд болохоор энэ цагаан төмөрт дотор бүх юм очир байгаад байх шиг нэг ойлгож байна. Салгаад аваад явхад энэ дотор ямар ч мэдээлэл байхгүй. Энэ бол платформын шин чанартай юм. Анх бол иргэдийн одоо нөгөө гомдол сандлыг нөгөө нэг яг ухаалаг шийдэл гэсэн тийм одоо төслөөр орж ирсэн одоо нийт 11 төвийн тий одоо 10 юугаар суугаар авах мэдээлэл одоо фэйсбүүкээр ингээд твиттер эдрээр ингээд явдгийн хувийн хвшлийн бүтээсэн хөрөнгө оруулалтын төсөл дээр Түц гэдэг нь болохоор ерөөсөө интернетгүй одоо ядуу тий нөгөө орлогоудаа нөгөө дата багц хэрэгэлдэггүй тэр улсуудад яаж одоо тэр иргэд гомдлын сонсох вэ гэсэн маягаар модуль болж ирсэн юм байгаа. Одоо нэг сувг нь болж. Тэгээд тэн дээр одоо өргөдөл гомдлоо ингээд явуулах тийм модультай байх үед технологийн газрын бодлогын шийдлийн дагуу бол энэ ер нь одоо тэр өрхөд одоо дижитал дивайд гарахгүй тулд одоо том платформ болж чадах юм байна. Яагаад тэгэхээр үнгүй одоо дижитал боловсрол олох гэдэг шүү дээ. Тэгэхээр тэнд жоохон хөөгдөж бай те ингээ иргэнж бай өөрөө өнөөдөр ухаалаг гарт одоо яг хямдраад одоо ер нь бол хэрэглээ болж байна. Тэр үедээ байгаагүй хүн бол очиод хурууныхаа хээг уншдаг. Одоо энэ локал интранет гэж ярьд. Интранетийн орчинд орцдог. Тэгээд өөрхийн юунуудыг сертификатуудыг гаргацдаг. Тэр болцоо хангацаад айзамд энэ их том платформ болох юм гэсэн дүгнэлтэнд хүрсний үндсэн дээрээс энэ платформ дээр суурилж одоо захим засаглалын government to citizen гэсэн үйлчлэгнүүдийг нэмээд байя гэсэн захим засаглалын бодлогыг гаргаж агаад хөрөнгө оруулалтын одоо тэр төслөөр нь дуусныхын дараагаар нь дээр нь тавьсан одоо тусгай бодлоготой ажил байсан. Цаад талд нь энэ
их олон юм болсон шүү дээ. Тэр түц машин дээр ингээд араас нь мэдээлэл явуулсан чинь бааз зэгцрээгүй байгаа асуудал үүсээд нөгөө тэр дээргүй бас одоо юу гэдэг хүний механик нөгөө нэг алдаанаас болоод юм уу их алдаатай бүртгэлөө их гардаг гэсэн байна. Тий. Тэгээд тэр их сон тухайн үедээ тэгээд энэ ингээ бүртгэлний алдаатай байсан гэдэг яа гаргаж ирдэг байсан юм бэ гэхээр хүн болгон 100 айл дээр очиж оочрлоод байнга нөгөө давтамжаараа тэр мэдээллийг чинь ард иргэд өөрөө нөгөө чанарыг нь шүүчиж штэ. Тэр үедээ болохоор их удаан хугацаа зарцуулдаг байсан болохоор алдааны магадлал гарах их багтаа байхгүй. А одоо энэ ч ингээд өөрөө гараад байгаа юм чинь тэр үед энэ ч ингээд энд ингээд миний юмыг буруу утсан байна гэдэг утгаараа өөртөө одоо улсын бүртгэлийн статистик ерөнхий газар дээр очиж тэрийг ингэж нөгөө үнэн зөв болгож хэвлүүлдэг. Ингээд энэ утгаараа одоо нөгөө мэдээллийн том бааз чинь болохоор чанарын сайжраад байна шүү дээ. Тэгээд тэр ажлуудыг бол хийгдэж явсан юм байна. Нөгөө талаас энэ үндэсний дата төв дээр болохоор мэдээлэл технологийн харилцаа холбооны газар нь хуулийнхаа дагуу төсөл одоо ингээд хангалттай сайн хэрэгжлээ гэх юм бол өөрийнхөө одоо удирдлагын 6 шатны байгууллагад бол зөв хуваарлаж өгдгийн өмч болгож хөрөнгө оруулалтын. Тэгэхээр нөө хамгийн ойр байгаа одоо ойр ажиллаж байгаа тэр газар нь болохоор нөгөө үндэсний дата төв улсын төсөл үйлдвэрийн газар гэсэн учраас 108 төцийг энд аваа төрийн өмчөд бүртгээгээд энэ дотор тэр төц нь өшөөнийг даваа тал гаргацсан юм. Энд хэлэх гээд байна. 2015 оны 4 сарын 1-ээс 2015 оны 12 сарын 31 хүртэл энэ үйл ажиллагаа явуулж байхад нэг урсгал зардлын асуудал гарна та. Одоо тэр хүмүүс нэг 500 төгрөг ингээд хийгээд байна шүү дээ. За тэрийг төрийн сан өдөрт нь тооцож авдаг юм байна. Тэр 500 төгрөгийг яагаад авдаг байсан бэ гэхээр энэ төц машин чинь хэдийгээр хөрөнгө оруулалтаар байсан ч гэсэн энийг чинь нэг мейнтенанс хийх хэсэг хүмүүс байх хэрэгтэй байна. Тэгээ хэсэг хүмүүсийг тэр цалинжуулаад ингээ явах нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал одоо тэр Монгол банк одоо үнэт цаас ашиглаж байгаа. Тэр үнэт цаас чинь нэг сэрхэн 160 төгрөг байна. Энийг нь худалдаж авчир тавьж өгнө. Хорны мөнгө байгаа. Одоо тэр нөгөө баримт гэдэг нэг одоо термал цаас байгаа тий. Энэ 80 төгрөг юм байна. За ингээд нийтбэр дүндээ ингээд ажилчны хөлстэй нийлээ 500 болсон. Энийг бол төрийн сан маш сайн мэддэг. Улсын төсөвт үйлдвэрийн газар одоо төрийн өмчит компани биш учраас одоо доторх орлого зарлагын дансны бол менежмент хийхгүй бүгдийг төрийн санд нэг өдрийн дотор аваачиж өгдөг. Тэгэхээр төрийн сан дээр бол бүх тооцоог хийж гаргадаг. Эргүүлээ бид нар төрийн санд за энэ нэг юм ингээ илэгдээд дууслаа. Бид нарт ингээ яаралт одоо энийг дэлгэцийг солих юу өгөөч зөвшөөрөл өгөөч гэхээр төрийн сан бид нар зөвшөөрлийг өгөөд одоо нөгөө түц гацаахгүйгээр явж байгаа юм их тийм үр ашигтай борцдод байгаад байгаа юм л да. Энэ дээр бол үндэсний дата төв бол одоо нөгөө төсөв бүрдүүлэх дээр болохоор өнгөрсөн жил саяны ярьсан 4 сарын 1-ээс 31-ний хооронд бол 100 сая төгрөгийг бол одоо энгийн үнээр ярих юм бол ашиг болгож төсөв рүү өрдүүлсэн. Энэ удаад энэ 4 сарын 1-ний байдлаар 99 сая боллоо. Өөрөөр хэлбэл энэ жилийн одоо горин бол 4 дахин өсгөн. Ингээд төсвийг бас бүрдүүлээд байна л да. Тэгээд энэ цаашдаа бас нөгөө юу нэмэгцээр үйлчлэгийн нэмэгцээр хагаад улам их төсөв бүрдүүлэх байх гэж бол бодож байна. Тийм учиртай ажил байнамаа. За нэг сая түүц машин энтергээ ярьсных түүц машинтай холбоотой тантай холбоотой бас нэг мэдээлэл гарсан тийм түүц машины санааг одоо инх болт гэж хүн хулгайлсан байна гэдэг нэг мэдээлэл тренд цэгийн мангийн сайтаар гарсан байсан л да. Та энийг хэрвээ олж уншсан бол энэ талаар мэдээлэл өгөөч, тайлбар өгөөч. За би энэ дээр бол үндэсний дата төвийг төлөөлж бол ярихгүй. Урд нь бас мэдээлэл технологи шууд харилцаа холбооны газрын дэд дарга байх үедээ бол цахим засаглалын судалгаа хийж гол бодлогыг гаргахад бол гар бие оролцож бол ажиллаж байсан. Би энд бол яг хувь өнийхөө бодлыг хэлмээр байна. Өнөөдөр би одоо Японд төгсөөд өрөөд ирсэн те Монбошгоор очоод Йокогамагийн их сургуулийн e-commerce болоод тентхийн хөгжлийг хараад дээрэс нь одоо 2005 онд төгссөн гэж 4 жил тэнд ажиллаад 2009 онд бол их орноо хөгжүүлэх гэсэн бодол санаатаагаар хурж ирсэн хүн юм байна л да. Тэгээд даалгавар бол одоо цахим засаглалыг яаж хөгжүүлэх вэ гэдэг их том даалгаврыг авч одоо судалгаа хийж явж исэн. За нэгдүгээр залууны хувьд бол юу гэдэг ингээд энэ ажлуудыг ингээд хийж явах явцад бол номер 1-т бол хулгайчаараа дуудуулах. Номер 2-т бол одоо нэг хүний санааг авсан байдалтайгаар иймэрхүү байдалтаар бол ажиллахад бол их хэцүү байдаг. Одоо Эрдэнэт гэдэг
хүн бол ер нь л анханасаа одоо 4 жил бол ерөнхийдөө яг энэ ажлыг бол яриад ирсэн. А би бол нэг юм шудрах хэлнэ. Анх байхад нь бол би уулзж ирсэн бол үнэн. Би уулзж байхад одоо манад ирээд захим засаглалыг яаж хөгжүүлэх вэ гэд нэгээс 100-аад загсаалт хийгээд ингэж явах тэнд нэг тийм киоск машин байх хэрэгтэй гэдэг нь дээр 35-нд ирэмблэгдсэн байсан. А би яг бол сайн мэдэхгүй байна. Одоо хизээ яаж танилцуулаад ингэснийг нь бол ерөөсөө сайн мэдэхгүй байна зүгээр миний хувьд. А зүгээр би нэг л юм хэлсэн юм. Энэ киоск гэдэг машин ингэдэг юм а гэсэн одоо нэг 5 хуудастай танилцуулгыг өстэй те оюуны өмчөөр бүртгүүлсэн гэд байгаа мó. Эсвэл энэ дотор байгаа программыг нь одоо ингээд одоо авцсан гээд байгаа мó. Яагаад гэхээр миний мэдхийн энэ программыг өөр улсууд хийсэн. Тэгээд тэрийг өнөөдөр одоо яг хөрөнгө оруулалтаараа дата өөр 100% хүлээж аваад анхудаа баг одоо Монгол программистуудын одоо оюуны бүтээлийг одоо юу гэдэг юм бэ? Үнэлж хүлээж авсан байхгүй юу? А хөрөнгө оруулалтын тендер дээр заалт яг байдгийг. Энэ хөрөнгө оруулалтаар хийгдсэн юм бүхэн төр өөрөө өмчлөнө гэсэн тийм заалт байдаг байна. Тэгээд тэр утгаараа бол ингээ хөгжөөд ирсэн юм байна. А тэгээд хоёрдугаар бид нар ингээ гадаад явлаа. Яг одоо яг тулаад хэлэхэд бол би өөртөө тайлбар өгч байсан. Йокохамагийн их сургуулийн одоо 2001 онд орж явахад 1-р курс би очиход нэг тийм одоо Йокохамагийн оюутны үнэмлэхийг хийчихээр за мөнгө л авдаггүй юм тийм үү. Дүнгийн тодорхойлт болоод нөгөө нэг юуг нь яг Йокохамагийн үнэ цаасан дээр гаргаад ирдэг юм байсан байхгүй. Бүр тооч панельтайгаа бүх юмтайгаа. Тэгэхээр би бодож байгаа шудраг одоо хатуу хэлгээд энэ бас тодорхой хэмжээгээр АДГ-ээр шалгуулагдсан төсөл юм байна. Бүр зөндөө тас шалгуулагдаад ингээд юм яаж ийж гэсэн тэр төсөл нэгэ дууссан ба. Би энэ хөгжилд тийм юм ингээд би гудамжинд харж зургийг авчаа гадаадаас авчираад бид нар оюуны өмч болгоод ботлнек хийгээд байх уу. Би дөнгөж сая ярьсан киоск гэдэг бол ATM төрлийнхаа ATM хамгийн анхных нь одоо патентжуулж ирсэн 1900 онд болж байсан. Сайн миграшнд Америкт байсан. Тэгээ сүүлдээ энэ ATM-үүд бүгдээр оюуны өмчгүй болсон шүү дээ. Тэгвэл одоо Эрдэнэ Атгаагаар ярих юм бол хатуу хэлэхэд одоо тэгвэл энэ ATM-үүдийг одоо оюуны өмчөд бүртгүүлэх хэрэгтэй шүү дээ, тийм үү? За бүр хатуугаар хэлэх юм бол энэ нөгөө зоос хийдэг юм уу мөнгө хийхээр нөгөө ундаг та тэр чинь хүртэл машин шүү дээ. Дотроо ингээ мөнгө уншигчтай юм машин. Энийг бас оюуны өмчөд бүртгүүлэх хэрэгтэй байна. Тий. Тэгэхээр одоо энэ дээр бол ингээд цэг тавиад ингээд дуусъя. Тий. Яг үндэ бол үндэсний датад бол үнэхээр тэр одоо програм нь одоо оюуны өмчтэй гэдэг юм уу програм хийсэн байгаа бол тэр програмыг аль бие осоор одоо бид нар ашигладгүй маа. Бид нар төрийн одоо захиалгаж хийсэн тэр програмыг хөгжүүлээд явдаг улсууд юм байна. Тий. А тий саяны хийсэн нь бол яг хуу даапаалсан гэдэг утгаараа л орсон байх гэж би бодож байна. Та түрүүнд хэллээ шүү дээ. Ер нь одоо нэг энэ том ажлыг хийх гээд явж байхад за хулгайчаараа дуудуулахаас ахвалал хэцүү байдаг гэд. Тэгээ хэцүү байдаг юм бол яагаад ингэ ажиллаад байгаа юм бэ гэж. Үндсэндээ бол нэг л юм намайг одоо гэдэг инспайр хийх юм да тий одоо идэвхжүүлдэг юм ба. Яа тэгэхээр 2000 оноос 2009 оны хугацаанд бол би одоо Йокохама тий Токио гэдэг тухайн үед бол үгдийн өдөр хөгжилтэй орнд ингээд ажиллаж амьдарч ирсэн байгаа юм. Тэгээд тэнцээ ингээд ер нь их удаан бодсон. Японы нийгэм чинь өөрөө ингээд ийм бөөрөнгийн нийгэм байхгүй юу? Баян зөөхөн, ядуун зөөхөн тэгээд ийм тэр дунд ингээд явж хахад өнөөдөр цагаан зах хэрэгтгүүгээр те 5 хоног явж болдог тийм одоо цэвэрхэн орчин баг. За тэгээд тэнд одоо бүх ажилт нэгээд цагийн одоо хөлсөөр хэмжигдсэн нэг цагт одоо тодорхой хэмжээний дүрм шалгуурыг давчих юм бол цагт $15, $20 ажиллах бүрэн болцоотой газар юм. Ингээд хүний нөөцөөр банк их ажиллаад. Тэгээд ингээд бодтол эцээч бид нар чинь энэ байгаа хугацаанд цэвэрхэн орчинд амьдрах нь чухал юм уу? Эсвэл энэ одоо юу гэдэг мөнгө олоод тэр мөнгөөрөө гадаад зугаалах нь чухал юм уу гэдэг л асуудал байхгүй юу? Тэ? Тэгэхээр нэгт тийм аа. Хоёрдугаар энэ дижитал дивайд гэдэг том асуудал байна. Тухайн үед дарга байх үедээ их олон газруудаар судалж явж байхад их том юм анзаарчихсан. Юу вэ гэхээр одоо Солонгост болсон одоо нүүбийн хурал дээр энэ
200 улс чинь 200 том компани юм байна. Тэгээд тэд нар чинь ингээд ранклаад байдаг юм нөгөө ICT-ийн хөгжлөөр. Мөвийн захим засаглалыг одоо хэр нөгөө ажиллаж ингээд. Захим засаглалын гол утга учир бол ерөөсөө мөнгө олохдоо биш, мөнгө хэмнэхтэй юм байна. Мөнгө цаг хоёрыг хэмнэхтэй юм байна. Тэрийг смарт гэдэг байгаа байхгүй тий. Өнөөдөр Samsung-ийн одоо ингээд смарт гэдэг телевизээр гараад ирсэн чинь яс өмнөдөр тэр смарт гэдэг дөрвөлжин эмблем чинь Солонгосын засгийн газрын хөтөлбөрийн эмблем юм байна. Нүүб тарагдсан. Тэгээ гайхаад энэ одоо ямар учиртай юм болоо гэдэг ингэсэн смарт гэдэг чинь ерөөсөө одоо creativity буюу үр бүтээлтэй байх, productivity буюу үр ашигтай байх энэ хоёрыг нийлүүлсэн одоо linear те одоо системийг смарт гэдэг юм байна. Тэдний томьёоллоор. Тэгээ тэр томьёоллыг бид нар одоо энэчээ буулгах асуудлыг яриад байгаа юм байна. Тий. Хугацаагаа хэмнэ гэдэг чинь бол одоо өнөөдөр ингээд годонд гэхдээ бас энд бол ингээд яг нүдэн дээр бол хөгжил харагдаж байгаа нь бол мэдэгддэг. Тий. Би тэр одоо нөгөө техник хүмүүс болохоор одоо ямар улс төр яаж явж байгааг нь сайн ойлгохгүй л дээ. Гэхдээ миний л мэдхийн одоо энэ 4 жилийн хугацаанд бол хот хүртэл өөрөө бас зарим нэг уулзуур эдэр дээрээ сайжирч байгаа нүдэн дээр харагдаж байна л да. Тий. Тэгээд тийм орчинд санаа зовхгүйгээр тэгээд одоо үндсэн орж ирж байгаа knowledge ярьж мэдлэгээ ингэж шингээж ажиллах хүсэлтэй нэг тийм иргэн л явж байгаа байхгүй юу? Тий. Таны тэр зорилго тэгээд хэр биелж явах шиг байна юм. Би өөртөө бол ингэж л боддог юм л да. Зүгээр одоо энэ яг вэ их олон шүүмжил авдаг. Одоо нөгөө төцийн зогсоочлоо гэн тэ. Одоо ингээд тэнд ингээд нэг төц гацчлаа л гин. Би хувьдаа энэ шүүмжлүүдийг бол 100% лээж авдаг. Яагаад тэгэхээр зогсох хэмжээгээрээ тэр одоо нэг иргэний карманаас мөнгө хэмнэх мөнгийг л боломжийг л алдчихжин гэсэн үг байхгүй юу? Тий. Тийм учраас тэнд нь ингэж ажил, энд нь ингэж ажил, энд нь ингэж ажил гэдэг ер нь бол чадах хэмжээгээр бол дөрөв даалгавраа өгөөд одоо нийт 66 хүн бидэн шүү дээ. Дата төв дээр эдрийг бай ингээд дотроос нь инспайр хийгээд ингээд ажиллаулдаг. Нөгөө талаас ганц төц машин бас биш л дээ. Энэ том одоо үндэсний дата төвийн яг нөгөө нэг захим засаглалыг дэмжих том 10 одоо шугамын зөвхөн нэг нь юм байна. Тий. Тийм байна л да. Тэгээд одоо жишээ нь тэр саяны асуудал дээр бол яг тэр гоморхож явж байгаа хүн шударгал хилчих ёстой байх гэж бодсон учраас тэр хэсэг дээр бол шударгаар бол хилж байгаа нь иймэрхүү тусч байгаа. Зөндөө их бодсон л доо. Бид нар ч өөрсдөө бас тодорхой хэмжээр рекламдаж амждаггүй нөгөө завгүй улсууд байхгүй юу? Тий. Тэгэхдээ нөгөө талаас бол юу гэдгийг муулуулад байж болохгүй байх гэж зарчмын хувьд бол бодоод ерөнхийдөө бол иймэрхүү хариу бол хэлж байгаа юм л да. Тий. 66 хүнтэй гэж байна. Тэгээ 66 хүнтэй баг бүхэл бүтнийг улсын. Тэгээ одоо нөгөө мэдээлэл технологийн салбарын одоо 50% хариуцаад явах. Боломж гэдэг юм хүндрэл. За тий одоо ойлоо буцаад нөгөө албан ёсныхаа тийм дата дуугийн хавийн дээр орё. Ийм байгаамаа. Өнөөдөр зөөр яг ингээ бидэрт нүүрлэлчихсэн байгаа асуудал юу байдаг вэ гэхэлэр магадгүй яг засаг төсөө өдр хэцүү байдаг байж болох байх тийм үү. Гэхдээ өнөөдөр одоо сайн инженерийг бол Монголд бол сарын 5 сая төгрөгөөр ажилуулж байна. Олон улсад бол 10,000 доллараар ажилуулж байна. Үндэсний датад бол сая 500,000 төгрөгөөр ажилуулж байна. Бид нар тодорхой хэмжээгээр одоо сонгон шалгаруулалт хийгээд тэгээд өгдөө академиас оюутан авчираад онц сурдаг оюутан авчираад 2-3 жил ажилуулад тэгээд ерөнхийдөө нэг тийм курс маягтай болгоод хэд хант ингээд одоо хувийн байгууллагуудад алдчихж байна. Тий. Гэлээгээд бол яг хөө тэр хугацаанд бол гол алгоритм те одоо ажлыг бол хийлгэж байгаа. Одоо энэ чинь үндсэндээ бас салцсан байгаа шүү дээ. Одоо энэ IT-гийн программист гэдэг үг шүү дээ. Программист гэдэг үг. Энэ программист гэдэг үг чинь 2000 онд байсан байхгүй. Одоо тийм биш болсон шүү дээ. Одоо скриптер гэдэг одоо орчуулж бичдэг. Одоо компьютерийн хэл рүү орчуулж бичдэг хүн байна. Аналайзер гэдэг одоо процесс шинжилдэг хүн байна. Дата архитект гэж дата бүтцийг босгодог хүн байна. Тэгээд дээрэс нь одоо алгоритм зохиодог хүн байна. Шинжээч, бизнес процесс. Тэгээд юу ах нь reverse engineer гэдэг хүнээ бэлддэг хүн байна гэдэг. Ингээд ийм 5-6 салцсан ийм мэрэгчлүүд байгаа юм. Олон улсын төвшөнд. Энэ тус бүр дээрээ олон улсын сертификатыг аваад тус тэгээд сүлжээний инженер гэж байгаа. Ингээд мэдээлэл аюулгүй байдлын инженер гэж байгаа. Ингээд энэ тус бүр дээрээ
яах нь сертификат аваад өөрсдийнхөө үн цэнийг тогтоогоод ажилтдаг тийм орчин болцсон байна. Гэтэл өнөөдөр 2010 онд тэгчээд хахад Nokia гэдэг компани reverse engineer-тэй байсан үе байдгийг. Тэгтэл өнөөдөр 2016 онд байхад бид нар программист гэдээ яриад байж бас болохгүй байгаа болчиход байгаа юм. Тийм. За ер нь бол зүгээр саяны ярианаас инженерээ үнэлэх гэдэг юм уу те бэлтгэх тал дээр анхаарах шаардлага зайлшгүй байна л гэж ойлгож байна. Тэгж байгаа. Энэ бол зөвхөн дата төвийн хувьд биш, энэ бол бас тодорхой хэмжээгээр өнөөдөр одоо компьютерийн сургуулиас мөн одоо инженерээр төгсөж байгаа оюутнууд жилд 1000 байдаг. 1000 ширхэг төрд ажиллаж байгаа нь бол 500 хүн байдаг шүү дээ. Тий. Нийт бол 7200 гад хүн хувийн хвшилд ажилдгийг. Тэгэхээр энэ хүмүүсийн оюуны бүтээмжээг одоо ард иргэд нь аягүй сайн ойлгоод чадах ятгаараа тийм үү заавал гэж байгаа юм шиг. Ингээд энэ улсуудыг бол асар сайн дэмжиж ажиллах хэрэгтэй байгаа юм. Тэгжээж ер нь бид нар энэ дижитал боловсрол Монгол контент гэдэг юмыг бол сайн гаргаж өгч чаднаа. Яг го захин засаглал бол төрүүлж ингэж мэс зүсэж орж ирдэг том Монгол контент юм байна. Араас нь бол ерөөсөө ингэ зах зээл. Та анзаарсан бол одоо энэ 2 жил гэх юм уу энэ баримт орсноор гэдэг юм уу хөдөө орон нутгийн чинь хүмүүс чинь интернет рүү орё гэж өөрсдөө ороод ирлээ шүү дээ. Нөгөө талаас хөдөө орон нутагт байгаа тэр үнийн ялгуур гэдэг юмыг буулгачлаа. Энд чинь яг өндөө бол хувийн хвшлийг IT-ийн хувийн хвшлийн компаниудын зах зээлийг бэлдэж өгч байгаа асар том дэмжлэг юм байна. Гэхдээ энийг ерөнхийдөө бол одоо олж харах хэрэгтэй гэж хэлмээр байна л да. Тий. За баярлалаа. Бидний ярилцах цаг ерөнхийдөө өндөрлөлөө. Тэгээд манай үзэгчид үндэсний дата төвийн үйл ажиллагааны талаар тодорхой мэдээлэлтэй болсон байх гэж ойлгож байна тий. За их баярлалаа тий. Та бүгдэд сайхан өдөр хүрээё гэж. За эрхэм үзэгчдээ тодорчийн ярилцлагын хөтөлбөрийн түрээд өндөрлөж байна. Энэ удаагийн ярилцлагын зочноор үндэсний дата төвийн захирал инх бол оролцлоо.